Манай улс Америкийн нэгдсэн улстай хамтраад цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Ингэснээр манай улс 15 боомтод цацраг идэвх бодисыг хянах 80 гаруй тоног төхөөрөмжийг суурилсан байна. Одоо удахгүй ашиглалтанд орох хөшгийн хөндийн онгоцны буудалд хяналтын төхөөрөмжийг мөн суулгах гарсан байна. За үүнд Америкийн нэгдсэн улсаас нийтдээ 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. За засраг идэвхт материалыг бид өдөр тутамдаа ашигладаг болсон. Жишээ нь рентген туяа аппаратыг ашиглаж өвчнийг оншилж байна. Гэхдээ энэ бодисыг бид буруу ашиглавал аюултай. За засраг идэвхт бодис нь таны ойр орчинд байхад үнэртэхгүй, амтагдахгүй, мөн харагдахгүй. Гэхдээ таныг богино хугацаанд хордуулж үхэлд хүрэх аюултайг мэрэгжлийн хяналтын байцаагчид сануулж байлаа. Хүн бол өөрөө одоо санамсаргүй байж байгаад энэ цацрагийн одоо ингээд сөрөг нөлөөлөлд өөртөх ийм тохиолдол гардаг. За ийм учраас одоо маш их хортой ангах цацрагийн аюулгүй байдлыг хангах гэдэг асуудал маш өндөрөөр бол тавигддаг. Тэгээд цацрагийн хяналт маань одоо тусгай шаардлагууд тавигддаг. За яг энэ цацраг туяаг энд байна уугүй гэдэг зөвхөн багажийн тусламжтайгаар л илрүүлдэг. Засраг идэвхт бодисыг зөвхөн тусгай тоног төхөөрөмжөөр л илрүүлнэ. Хэрвээ ийм тоног төхөөрөмж байхгүй бол хэлээр орж ирж байгаа бүтээгдэхүүнд бүрэн хяналт тавих боломж хомсоо. Тиймээс удахгүй ашиглалтанд орох шинэ онгоцны буудалд Америкийн нэгдсэн улсын тусламжтайгаар ийм төхөөрөмж байрлуулахар болжээ. Энхийн зорилгоор ашиглах ёстой цөмийн материал цацрагийн үсгүүрийг хууль бусаар өөр зорилгоор хоёрдмал шин чанараар нь хэрэглэх утгууд илэрч байгаа учраас энэ дээр бол тухайн улс үндэстний тагнуулын газар, цагдаагийн газар, техникийн зохицуулалтын газруудын ийм зохицуултууд орж ирээд энэ төрлийн байгууллагууд хамтарч хэрэгжүүлснээрээ илүү нэгдмэл үр дүнтэй болж ач холбогдол нь илүү өндөр гарна гэсэн ийм зөвлөмжүүдийг олон улсын байгууллагуудаас өгж байгаа. Манай улс Америкийн нэгдсэн улстай хамтраад цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх саатуулах төслийг 2008 оноос эхлүүлсэн. Өнөөдөр энэ сургалтанд Америкийн нэгдсэн улсын мэрэгжлийн багш нар ирж хэл, гайл, мэрэгжлийн хяналтын байцаагч нарт дээрх төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар зааж сургасан юм а. Цахим эрдэнэт нэгдсэн